Монгол эмэгтэйчүүд илүү сэтгэлийн хаттай өвчрөх байна уу? Танд ажиглагсан ажиглалт байна уу? Тэ энэ чиглэлээр одоо нийтлэл судалгааны юм бичиж байгаа юм тий. Нэгд түрүүн ер нь дэлхийд дахин гэх юм уу энэ залуучуудын амиа орлолт асуудал болж байна. Хоёрт ерөнхийдөө бас эрэгтэйчүүдийн амиа орлолт өндөр. Ер нь глобал түвшиндээ. Японч гэсэн тийм. Тэгэхээр энэ Монголд одоо жишээ нь амиа орлогчдын бараг 80-аас 88% гэж үү. Эрэгтэй гэдэг ийм амар бас хүнд эмгэлтэй тоо байна. Энэ нөгөө энэ хоёр хүүсийн дундаж нөгөө 10 жилийн наслалтын зөрүүнд нөлөөлж иж таарна тий. Тэгэхээр энэ таны асууж байгаа би энэ биологийн ялгаа бол гарцааг бас нөлөөлдөг учраас л энэ газар сайгүй тий. Зөвхөн монголч биш ийм ялгаа гараад байна гэж бодож байна л дээ. Энэ хоёр хүүсийн хооронд нэг 0.1 хэд ч юм уу багахан ялгаа байвал хамаалах тий. Ийм өндөр зөрүү байна гэдэг бол эрэгтэй эмэгтэй хүний энэ төрсөн онцлог нөлөөлөд байна шүү дээ. Тэгэхээр хүүхэд бол би нөлөөлж байгаа гэж бодож байна. Жишээ нь үнэхээр хүн чинь ингээд аль альнийх нь хүүхэд те дундаасаа хоёр талаасаа аав ээж нь байлаа гэхэд яг өөрөөсөө хүн төрүүлж ин гаргаж ин гэдэг чинь ингээд эмэгтэйчүүдийн нэг юм ачаал юм шиг биологийн ачаал юм шиг яригадаад байдаг боловч энэ ч тэр хүнийг маш хүчтэй болгож одоо амьдралын утга учир талаасаа шүү дээ те. Гэтэл нөгөө эрэгтэй хүн чинь бол яг өөрөөсөө хүн гаргаж байгаа биш учраас тэнгэрийн гэх юм уу те хиймор энтер гэдэг эр хүнд яагаад тийм ойлголтууд их яригадаад байна гэхээр энэ хорвоод тэр амьдралын утга учир гэдэг юм чинь яг юм бодтой хүнээр биш те тэр үйл хэрэгээр яруу алдраар тийм үү ялгуусан амжилтаар гэдэг дандаа юм абстракт бүтээх замаар тэр чи өөрөө өөрийнхөө амьдралын утга учирыг хүнийхээ одоо хорвоод ирсэн үн цэнийг тодорхойлох гээд явж байгаа ийм онцлогтой гендер болчиход байна шүү дээ. Эний ялангуяа би одоо хуучин бас том түүхтэй манай Монголд бол тийм эр хүний одоо pride тийм үү бахархал ийм хангах хэрэгцээ бас өндөр байдаг гэж бодоод байгаа. Тэгээ би түрүүнээс хойш хэлээд байна те. Тэр хүнийх нь тэр одоо яг тэр абстракт буюу хийсвэр тэр утга учир тэр эр зориг тэр хиймөр те тэгж амьдрах тэр боломж нь хаана байна тийм одоо боломж байхгүй. Бүр нэг юм одоо хөрхий нийгмийн системийн шудраг бус байдалд өртсөн, хохирсон, ядарсан, зовсон амьтан болсон хойно нь баахан хууль, баахан хөтөлбөр, баахан форм үйлдвэрлээд очиод за чи ялаа бодлоо л өөрчилчих те. Тэр нөө хэлдэг штэ амьдрал 20% нь чамд юу тохиолдсон, 80% нь чиний хандлага гэх мэтэр тийм үү. Гэтэл тэр ихний анхны тэр 20% чинь өөрөө бид нар тэр хүний тэр эрэгтэй хүний тэр онцлог, Монгол эрэгтэй хүний тэр хиймэрлэг тэр дуулаад байгаа дуушгин те бадарч тэгж мандаж явах тэр боломж нь юу н хаана байгаа юм бэ гэдэг асуудал. Ер нь энэ хиймэртэй амьдрал хиймэр гэж юу юм бэ гэдэг. Энэ зүгээр нэг юм буддын эсвэл шашны эсвэл хурц усгийн тэр ойлголт биш ээ. Энийг одоо жишээлх юм бол нөгөө сүүлийн хүн гэдэг Фукуямагийн эсвэл Хегелийн философи дотор ч гэсэн тэр тийм ус одоо хүлэн зөвшөөрөх шунал энэ төр гэж тодорхойлж байна те. Эсвэл одоо Шумпетрийн ч юм уу бүр эдийн засгийнхаа экономиксийнхаа онол дотор ч гэсэн animal spirit буюу тэр нэг юм одоо ан гөрөөсний хараас явдаг байсан шиг те. Тэр ялалт одоо тийм ялгуусан мэдрэмжийг авах гэх мэтэр ингээд онол янз бүрээр тодорхойлж байгаа энэ бодиттой асуудал. Тэгэхээр зэрэг бид нар хүнд эрэгтэйчүүдтэй тэр боломжийг яаж өгд юм бэ? Эн чинь өрсөлдөөнөөр тийм түрүүн хэлээд байгаа таны ярианы ихэнд дурдсан шудраг өрсөлдөөнөөр бүр нийгмийнхаа бүр өргөн агуулгаараа бол шудраг ёсоор таны сүүлийн орос нийтлэлийг харж байхад энэ шудраг өрсөлдөөний зарчим энэ нийгэмд байхгүй байгаа нь бас энэний суурь шалтгаан болоод энэ аригтлж биш, мансууруулах бодисын хэрэглээч биш. Гол асуудал энэ шудраг өрсөлдөөн байгаа цагт бол хинч тийм амьдралын идэвхгүй эсвэл амьдралаас уйдах тэр алхам руу ойртохгүй байна гэдэг нэг юм үнцэг хүндсэн мэт л дээ. Тэрийг та дэлгэрүүлвэл. Тэгээ яг тэр талаар ер нь нэлээд бас өргөн хүрээнд ярьж бичих тийм зорилготой байгаа. Хэд хэдэн цуврал бичиж байна. Юу гэхээр шудраг өрсөлдөөн гэдэг маань илүү бизнес эдийн засгт хамаарах ойлголт талаас нь хэлээд байгаа. Бүр өргөн утгаараа бол энэ шудраг ёсыг хэлж. Шудраг өрсөлдөөн байна, шудраг ёс байна гэдэг маань өөрөө тэр хүнд өөрийнхөө боломжийг нээн хөгжүүлэх, түүгээрээ нийгмийн харилцаанд оролцох те илүү эрүүл сэтгэл зүйтэй явах бүр анхдагч гарааны нөхцөл нь бол нийгмээс гарч ирж байгаа шүү дээ. Тэ? Тэгээд бусад улс орон харьцангуй энэ одоо амиа орлтын түвшин ийм дэлхийн дундажтай ойр явж байгаа нийгмүүдийг харахад бол тэр чинь хүндээ тэр нийгмийн харилцаанд гадны ямар нэг тийм үү
хязгаарлалтгүйгээр нийгмийн хориг саадгүйгээр шудраг бус юм тэг одоо бэрхшээлгүйгээр те оролцох төр боломжийг өгж байгаа нийгмүүд л байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ залуу хүмүүс юунд очиж одоо тэглээд гэх юм уу ямар ханд тулчаад тэгээд сүулдэ энэ нь өөрийнх нь төр сэтгэл зүйн асуудал болж хувраад байна вэ гэдэг энэ манай нийгмийн загварчлалын асуудал. Энийг одоо ер нь уламжлалт хуучны цагт бол нөгөө байлдан дагуултаар тий цэргийн ялгуулсан одоо алдраар ч юм уу ингээд олж авдаг байсан тэр ойлголтыг орчин үед бол ерөнхийдөө бол энэ бүтээлч үйлдвэрлэлийн буюу ер нь entrepreneurship хэлбэртээс оруулсан гэж үздэг ийм судлаач гэх юм онлынхан байдаг. Тэгэхээр бид нар чинь яасан манай байлдан дагуулт бол болоод өнгөрцөн. Бид нар орчин үеийн нийгэм эдийн засгт оролцох ёстой болсон. Тэрэнд оролцохдоо тэр хиймэртэй амьдрах гэдэг тэр арга ухааны чадварын мэдлэгийг өгөхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дундаас чинь зарим нь ингээд гээгдэх нь бол баг энэ юуны хувьд үр дагаврын хувьд бол энэ ингээд гарцаагүй юм болчиход байна. Тэгэхээр бид нар энэ залуучуудаа Монгол эр хүн ер нь Монгол хүнд энэ өнөөгийн энэ 21-р зууны дэлхийн амьдралд оролцох тэр системийг хийхийг л төрийн бодлого гэж төрийн үүрэг гэж. Ер нь энэ орчин үед 2026 онд 21-р зуунд одоо нэг улс орон одоо энэ өнөөгийн орчин үеийн дэлхийд нэг улс шиг оршин тогтнох хэрэглээ хийж амьдрах тий. Одоо бид нар энэ гар утас машин хэрэглэх орчин үеийн хүний амьдралаар амьдрахын тулд бол заавал энэ олон улсын экспортын өрсөлдөөнд орох хэрэгтэй байдаг. Экспортын өрсөлдөөнд орно гэдэг маань ер нь юу хэлдэг вэ гэхээр түрүүн ярьж байгаа хүн хүүхэд залуу байхасаа тэр экспортын индастри буюу салбарт оролцоо их чадвартай хүний нөөц болж бэлтгэхийг нэгдүгээр хэлж байгаа. Тэгэхээр зэрэг тэр баг дунд боловсруулалтаас нь эхлээд бүх нийтийн дунд боловсруулалтыг иргэд олон түмэндээ өгөөд тэд нар нь өөрсдөө эдийн засгт болоод энэ одоо энэ бүтээгтэй амьдрах процессто шинжлэх ухаанчаар оролцоод тэрэн сүүлдээ улсын өрсөлдөх чадвартай экспорт болж одоо энэ дэлхийн амьдралд оролцох гэсэн энэ загвараар энд бүх дэлхийг хөдөлж байгаа. Бидний эргэн тойрны улсууд тий гоё амьдраад байна, том гүүр татаад байна гэж байгаа бүх улс энэ дүрмийн дагуу амьдарч. Тэгэхээр бид нар энэ хүн өнөөдрийн дэлхий дээр хүн шиг амьдрах энэ болцол ерөнхийдөө үндсэн 3-4 одоо бүр энэ болцолт нөхцлөөрөө алдагдсан. Хүнийг залуу хүнийг мэдээж эмчнэр маань тий сэтгэл зүйчд маань бол энэ бүх болцол алдагдсны дараа тэр хүнийг аврах гээд оролдоод байна шүү дээ. Тэ? Нөгөө ирээд зовлонтой бол зовлонтой байдлаа яар тэ. Тэгэхээр би болохоор энэ хүний амьдралын бидний нийгмийн зорилго юу юм бэ гэдэг рүүгээ бүгдээрээ бодъё тэ. Тэр залуу хүний чинь өөрийг нь дунд сургуульд байхаас нь баг дунд сургуульд байхаас нь тэнд одоо ямар өртөгтэй ч байсан гэсэн ороод нийгэм эдийн засгийн харилцаанд бүтээлчээр тэ бүтээмжтэй урам зоригтой өсөл мөрөөдөлтөд оролцох тэр боломж тэр хүүхдийн тэр залуу хүний хизэнээс эхлээд алдагдж гин вэ гэдэг тийм. Эцэнд байхаас алдагдж гин үү? Төрх орон дээрээс нь цэцэрлэгт байхаас нь тийм. Эсвэл 50-60-уулаа нэг ангид сууж байхаас нь эхлээд алдагдж гин үү гэдэг нэг юм процессын хүний хөгжлийн явц явж штэ. Тэгээд тодорхой хэмжээнд нэг нийгмээсээ системээсээ дунд байна уу дундаас дээш төвшний мэрэгжилтэй болоод гараад ирсний дараа манайд амьдрах хүртэг өндөр байна уу өндөр байна. Энэ бол мэдээч нөгөө нэг жишээлх юм бол төрийн ханшийн одоо унах хүчин зүйл бол манай эдийн засгийн бодлого дотор засагдахгүй яваад байна тий. Тэгэхээр чин одоо Хантингтон ч юм уу улс төрийн судлаачдын жишээ нь үзэж байгаа бол нийгэм тодорхой хэмжээний орлоготой тодорхой хэмжээний чадвартай дунд анги байхаар зэрэг үүмээ одоо чагсаалын тийм үү потенциал ирч хүч байдаг. Тэр хүн чинь ингээ нэг ханд туллаа тий. Жишээ нь карьертэй болъё, амжилттай болъё, бизнес хийгээ явж идэл тийм одоо тэгш одоо боломж нь олдохгүй байхад бол тэр чинь тодорхой хэмжээний потенциалтай учраас тэрийг илэрхийлдэг. Одоо талбай руу гарах уу, чагсах уу, тий? Уура одоо бухимдлаа илэрхийлэх үү? Бүр ингээд тамирдаад ирэхэр зэрэг тийм хүчирхийллийн энерги нийгэмд хүрэлцэх байдаг гэж. Тэгэхээр зэрэг би одоо жишээ нь зарим нэг юм нийгмийн хөдөлгөөн тий? Нийгмийн одоо кампайн ингээ оролцсон туршлагаас харахад бол манай тэр нөгөө тэр шуумнаас доош орчод байгаа хгүй. Тэр одоо бүр оролцоод идэвхтэй актив илэрхийлээд асуудлаа шийдвэрлээд явах гэсэн тэр тамирт хийхээ хөрөхгүй байх тийм үү. Тэгэхээр зэрэг бүр одоо гарах те бүр одоо манай нийгмээс ч биш улс орноос ч биш бүр энэ одоо хүний
одоо амьдрал шуугаас татгалзах маягийн сонголт руу унжгаа ийм сонголт руу л одоо бид нар түлхэж л гэж үзэж байна. Тэгээд одоо ингээд дөнгөж уржигдэр хүртэл амар одоо хүнд хэрэг гарлаа шүү дээ. Тэгээд ирэхээр зэрэг ингээд эрэгтэй залуу эрэгтэйчүүдийн психолог, сэтгэл зүг авч хэлцэх юм хэлцүүлэг бол 2-3 өдөр үргэлжилж байна. Тэгэхээр би бол нэг хувь хүний дотоод хувь ертөнцийн төр сэтгэл зүрх нь юу болоод байгаа тий? Тэр хүн өөрөө тэр сэтгэлээ ямар нэг байдлаар даван туулах хэрэгтэй юм шиг тэр хүн хүчтэй байх хэрэгтэй байсан юм шиг юм тий? Тэрнээс өмнө тэр сэтгэл зүрхэнд чинь нөлөөлж байгаа манай нийгэм өөрөө ер нь хаана тийм асуудал үүсчихэд байна гэдг рүүгээ уг нь яриагаа илүү макро тал руу орох хэрэгтэй гэж бол бодоод бичээд байгаа.